сайн байцгаана уу? За манай эрүүл мэндийн боловсрол олох болон эрүүл мэндийн зөвлөгөө өгөх энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор улсын 2 дугаар төвийн эмнэлгийн мэдсэлийн эмч эд эрхтэн эс шилжүүлэн суулгах багийн ахлагч. За энэ төвийн ахлагч эмч одоо манай он доктор оролцож байна. За манайхан одоо он докторыг сайн мэдэх бах. Манай улсын бас шилдэг мэслэгчдийн нэг. За мөн одоо шинэ техник технологийн мэслүүдийг хангалан одоо шинэ эмчилгээний технологиг олон нэвтрүүлэгчдийн нэг манай шилдэг мэслэгчийн эмч байгаа. Тэгээ одоо бид бүхэн одоо мэслэлийн эмчилгээ өнөөдрийн орчин үеийн чиг хандлага мөн эмчийнхаа одоо тодорхой өөрийнх нь ажил амьдралтай танилцах гэж энэ дугаартаа зочноор оролцуулж байгаамаа. За сайн байна уу? За сайн байна уу? За сайхан үлдэж гин үү? Сайхан үлдэж гин. За та өөрийгөө нэг товчхон хэлцүүлэх үү? Намайг Балын онон гэдэг. Би улсын 2 дугаар төвийн эмнэлгийн мэдсэлийн эмч. Улсын 2 дугаар төвийн эмнэлгийн эсэд эрхтэн шилжүүлэн суулгах багийг ахалж байгаа тийм юм байна. Тэгээд улсын 2 дугаар төвийн эмнэлэгт одоо 21 жилдээ ажиллаж байна. За ер нь бол яг хүүхэд наснасаа одоо эмч болно л гэж мөрөөдөж явсаар байгаа л тэгээд анагаахын их сургуульд орсон. Тэгээд эмч болсон за яг миний амьдралын одоо замналд одоо намайг ингээд ийм дурангийн мэдсэлийг их сонирхдаг болох тэр бүх зүйлийг бол анагаахын тухайн анагаахын сургууль одоо анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн мэдсэлийн техникийн багш Эрдэнэ гэдэг бүгднгийн сайн мэддэг тэр хүн биднэрт бол надад дурангийн мэс заслын одоо анхан тэр одоо юуны дурангийн мэс гэж юу гэдэг нь зааж өгсөн. Гэхдээ одоо дараа нь нөгөө ажил дээр гараад улсын 2 дугаар төвийн эмнэлэгт мэсцлийн эмчээр ажиллаж байгаа. Тэгээд миний одоо цаашд нь үргэлжлүүлж надад юм заасан юм бол Монгол улсын хувийн гавьяа тэмч нар мандах эмч байгаа. Тэгээд нар мандах эмч. За тэгээд би яг маш сайн баг хамт олонтой одоо 2005 оноос хойш 2 дугаар эмнэлэгт ажилласан. Тэгээ манай тасгийн хэрэглэгч Алтан Жимэг эмч. За тэгэл тухайн үед бид нарт хамт ажиллаж байсан Санчин эмч, Улаанбаяр эмч, Ээлт Баатар гэдэг бас эмч байсан. Ээлт Баатар эмч байна. Тэг ингээд энэ эмч нартай бүгдээрээ 2 дугаар эмнэлэгт одоо шинэ технологиг яаж хөгжүүлэх вэ гэсэн энэ бүх зүйлийг л залуу наснаас мөрөөдөж явсаар байгаа. Яг гадаад дотоод бас мэрэгжилдээ ижилүүлсэн юмнууд бол зөндөө байгаа. Гэхдээ илүүтэйдээ яг ингээд ажлын байран дээр анх намайг одоо хүсэл мөрөөдлийг мань дэмжиж сургасан Эрдэнэ багш. Тэгээд ажлын байран дээр бүх сургалтуудыг яг дагуулж хийсэн нар мандах юмж. За тэгээд бидний одоо миний ажил яг ингээд нэг баг болж явдаг Алтан Жимэг хэрэглэгчтэй улсын 2 дугаар төвийн эмнэлгийн мэдсэлийн засаг хамт олон бол яг миний одоо энэ өнөөдрийг хүртэл одоо бий болгосон амжилтын хамгийн том одоо найз нөхдөд байгаа. Найз нөхөд хоёр дахь гэр бүл багш. Одоо өнөөдрийн оног бүтээхэд оролцсон хамгийн чухал улсууд. Тийм. За баярлалаа. За энэ улсын 2 дугаар төвийн эмнэлэг дээр нь жилд хэдэн удаа мэслэгдээ одоо ямар хагалгаанууд хийгдэж байна. За дурангийн мэслийн эзлэх хувь нь ямар хөө байдгийг. За тэгээд танах чи одоо тодорхой харьяалаас гадна Зүүн аймгийн улсуудад үйлчлүүлдэг байх. За дээрээс нь бол одоо манай сайд нарын 2 дугаар эмнэлэг гээд тодорхой төр засгийн албан тушаалтан одоо сайд дарга нарын эмнэлэг байсан тийм ээ. Тэгээ одоо өөрийнхөө эмнэлгийн онцлог хагалгаа мэслийнхаа талаар жоохон төвчгөө ярих уу. Ер нь бол улсын 2 дугаар төвийн эмнэлэг тусгай зорилтын эмнэлэг гэж дээр үед нь нэрлэгддэг байсан юм байна. Тэгээд 1990 оноос хойш бол Монгол улсын 2 дугаар төвийн эмнэлэг болж одоо тийм шийдвэр гараад тэгээд тэрнээс хойш Монгол улсын ард түмэнд яг энгийн л ард түмэнд бусад эмнэлгүүдтэй адилхан тусламж үйлчилгээг үзүүлж явсан тийм төвхтэй. Гэхдээ улсын 2 дугаар төвийн эмнэлэгт нэг одоо тусгай тасаг гэж байдаг. Тэр нь одоо Монгол улсын төрийн 3 өндөрлөгт одоо үйлчилгээ одоо эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг тийм одоо яг бүхэл төртний юм байдаг тийм л зүйл. Тэгээд тэр үйлчилгээ нь байдаг. За яг нөгөө дээр үеэс нөгөө сайд нарын эмнэлэг гэж нэрлэлсэн болохоор одоо нөгөө бас нэг хаяг нь одоо 3 дугаар эмнэлгийн чинь шаасны эмнэлэг гэдэг. Яг түүнтэй адилхан л одоо сайд нарын эмнэлэг хоногсон нэр нь сайд нарын эмнэлэг. За тэгээд яг Монгол улсын гавьяа цол авсан хүмүүс дипломат ажилчид тэгэл дээрээс нь эрүүлэг хамгаалахын тэргүүний ажилтан цол дэмгээр шагнагдсан бүхэл хүмүүст одоо үйлчлэгээ үзүүлдэг тийм төв эмнэлэг. Тэгээд дээрээс нь Монгол улсын зүүн бүсэд одоо эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг
яг 24 цагийн турш үйлчлээ байж байдаг. За улсын 2 дугаар төвийн эмнэлэг мэдсэлийн тасагтай. За тэрнээс гадна манад урлагийн мэдсэл, эмэгтэйчүүдийн мэдсэл, за ангиографийн одоо том одоо бүр зүрхний ангиографи, за хавдрын ангиографи, тархины ангиографи гэдэг 3 том тасагтай. Ортопедикийн том тасагтай тий. Дээрээс нь манай чих хамар хоолойн тасаг, нүдний мэдслийн тасаг, за эрүүн нүрийн мэдслийн тасаг гэдэг. Ер нь бол төвийн эмнэлгийн статуст байх бүх юм байхаас гадна манай онцлогооны бол нэлээд том ач холбогдолтой эмнэлэг. Монгол улсын цөмийн онцлогооны том төв улсын 2 дугаар төв эмнэлэгт байна. Дээрээс нь одоо компьютер томографийн болон MRI дүрс онцлогооны бүхэл тусламж үйлчлэгийг үзүүлж болох технологиуд маань бүгд улсын 2 дугаар төв эмнэлэгт байгаа. Тэгээд ер нь бол яг улсын 2 дугаар төв эмнэлгийн нэг том төсөл нь одоо орчин үеийн хөгжлийг бий болгосон төсөл нь бол 2000 оны ихээр улсын 2 дугаар төв эмнэлэгт хэрэгжсэн JICA-гийн одоо олон улсын төслөөр бол 2 дугаар эмнэлэг маань нэг шинэ орчин үеийн алхмыг бол хийсэн. За түүнээс хойш 2007 оноос эхлүүлээд бид нэр Свансонгийн гэр бүлийн сан гэдэг одоо инх төвшин гэдэг одоо би энэ хүнд бол одоо үнэхээр Монголын гэхдээ маш олон мэс заслын эмчнэр эмнэлгүүд энэ хүнд одоо маш их талархаж явдаг тийм инх төвшин ихчд бол бас инх төвшин ихч удирддаг байсан Свансонгийн Family Foundation гэдэг гэр бүлийн сан гэдэг Chuck Swanson гэдэг тийм хүн одоо ивент тэтгдэг тэр байсан. Тэгээ улсын 2 дугаар төв эмнэлэгт Свансонгийн сан 2007 оноос эхэлж үйл ажиллагаа явуулж эхэлснээр улсын 2 дугаар төв эмнэлгийн дурангийн мэдслийн хөгжил бол бас нэг шинэ түвшинд гарч хөгжсөн тийм байна. Тэгээд одоо Свансонгийн гэр бүлийн сантай хамтарч олон төрлийн хагалгаануудыг хийж хахад 2 дугаар эмнэлгийн бас нэг том бусад эмнэлгүүд хөдөө орон нутагт танигдсан нэг зүйл бол ерөнхийн сан, олон улсын ерөнхийн сан. Тэгээд Англи улсад төвтэй олон улсын ерөнхийн сан Эндрю Кингснорд гэдэг профессор нар мандах эмч хоёр хоорондоо одоо энэ санаачлагыг гаргаад тэгээд бид нар ерөнхийн мэдслийн орчин үеийн чиг хамтлага гэдэг энэ сэдвийг улсын 2 дугаар төв эмнэлгээр дамжуулаад одоо орон нутгийн хөдөө орон нутгийн эмч нарт болон улсын төв эмнэлгүүдийн залуу эмч нарт яаж ерөнхийн мэдслийг зөв хийх вэ? Орчин үеийн чиг хандлага нь юу юм бэ? Дурангийн мэдслийн аргаар энэ хагалгаануудыг ер нь бол яаж хийх ёстой юм бэ гэдэг энэ бүх зүйлүүдийг Английн, Америкийн одоо сүүлийн үед бидний хамгийн их хамтарч ажиллах Австралийн эмч нартай нийлээд бид нар энэ хагалгаануудыг бол одоо 10 гаруй аймагт ер нь бол танилцуулаад хийсэн ажлын байрны сургалт хийсэн тийм байгаа. За улсын 2 дугаар төв эмнэлгийн мэс заслын тасгийн хөгжил яг л бусад мэдслийн засгуудтай адилхан хавдар судлалын одоо мэдслүүд түүний дотроос илэгний хортой хавдар, нойр улчирхай хортой хавдар, за илэгний бусад анатомийн тайралтуудад шаардлагатай тэр хавдрын хагалгаанууд мөн нойр улчирхай одоо янз бүрийн эмгэгт одоо хийгддэг хагалгаанууд бүгдээр орж ийн. За тэрнээс гадна хотоодны мэдсэл, улаан олоо хотоодны мэдсэл, за тэгээд бүдүүн гэсний одоо хавдрын хагалгаанууд ер нь ерөнхийн мэс заслын тасагт орж болох бүхэл хагалгаанууд орж байгаа. Гэхдээ манай төв эмнэлэг маань өөрөө 1-р төв эмнэлэг, 2-дугаарт нөгөө урлагийн тасаг, ортопедикийн тасаг, тэгээд нөгөө эмэгтэйчүүдийн мэдслийн тасаг энэ нөгөө бүгдээрээ хамт байдаг учраас ямар нэгэн одоо нөгөө нэг хүндрэл гарахад тэн дотор бол нөгөө баг бүгдээрээ байгаа учраас одоо маш сайн одоо тусламж үйлчлэгийг одоо бусдад үзүүлж чаддаг гэж би бол дотроо боддیں۔ Дээрээс нь улсын 2 дугаар төв эмнэлэгт бас нэг том тасаг байгаа. Тэр нь бол нөгөө манай эрчим тэмчилгээ яаралтай тусламжийн тасаг. Дээрээс нь манай унтуулгын одоо анестезиологийн тасаг зай. Тэгэхээр энэ сайн анестезиологууд, энэ сайн одоо яаралтайгийн баг байдаг, энэ сайн эрчим тэмчилгээний баг байдаг учраас одоо миний бодлоор мэдслийн эмчнэр маань нэлээд ихтгэл төгс хагалгаагаа хийдэг байх гэж боддоо шүү дээ. Тийм байна. Үнэхээр одоо яг тийм ээ. Би бас боддtiin. Манайд одоо жишээлбэл эмэгтэйчүүдийн дурангийн мэдсэл бол маш нэлээд түгээмэл хийгддэг. Тэгэх чинь одоо 2 дугаар хэвлэгт эмэгтэйчүүдийн дурангийн мэдсэл бол дутгааргүй олон кейс тохиолдол хийдэм байлээ. Тэрс нь одоо нэгдсэн эмнэлгийн нэг зарчим одоо бусад улс оронд бол их сургуулиудын эмнэлгийн нэг зарчим бол бүх тасгын нэг дорой байдаг учраас бүх төрлийн тусламж үзүүлждэг болж шинэ. Жишээлбэл одоо бид нар ч одоо экстрүүлтэй хагалгаа орлоо гэдэг чинь маш хүндрэлтэй, маш их цусаалддаг ийм хагалгаа байгаа. Зарим тохиолдолд одоо ингээд юу нөө тийм тохиолдолд одоо бүхтэн багаараа ангиограф юмч, уролог юмч, одоо давсан мөчтөөч нэг гэмтдэг учраас тийм ус зайлшгүй шаардлагатай байгаад байдаг. Хоёрдугаарт нь одоо ингээд бас одоо өрсөлдөг өвчин сүүлийн үед одоо энэ
антибиотик төсвөртэй янгууд их болсонтой холбоотойгоо үжил сепсис перитонит болох гадаад яралтай мэс кесар оглоны дараа болох зүйл нэлээд түгээмэл байна. Тэгэхээр зайлшгүй эслийн шаардлагатай байдаг. Энэ одоо энэ цогц тусламж үйлчлэг үзүүлдэг одоо ийм нэгдсэн эмнэлгийн систем гэдэг хамгийн зөв систем, хамгийн сайхан. За манай улсын хэвдгээр эмнэлэг ч гэсэн бас манлайлах эмнэлгүүдийн нэгний хувьд одоо орчин үеийнхэн өнөөдөр Монгол улсын хангах ухааны дэвшлээс хоцрохгүй явж байгаа гэж би ойлгоод байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ бид нэр одоо нэлээд хичээж байгаа. Тэгээ одоо яг ингээд практик мэс заслын салбар ч гэдэг юм уу бидний нөгөө нэг үйлдэлийн одоо хангах ухааны салбарууд маань сайн хөгжиж байна. Гэхдээ одоо цаашдаа улсын ордууд хөрөнгөлийн өшөө бас нэг том хөгжил нь бид нар одоо энэ манай эмнэлэгт орж байгаа олон төрлийн хагалгаануудаас одоо нэг хэрэгтэй дата анализуудыг цуглуулад тэгээд энийгээ буцаад нөгөө өвчлөлттэйгээ холбоод ингэ явах юм бол бид нар бас янз бүрийн нөгөө одоо шинжилгээ ухаанд орхон тийм бүтээлүүдийг эсвэл олон улсын одоо судалгаа шинжилгээнд хамтарч оролцох гэдэг юм уу. Тийм юмнууд дээр бол одоо дараагийн ирээдүйд ер нь бол илүү бас ажиллах байх гэж би бодож байна л да. За танад чинь одоо манай онон нэмж ер нь юу гэж байгаа бас би нэг сонирхолтой асуудал таны тэр одоо нэг бодис солилцооны эмгэг өөрчлөлттэй улсууд болон одоо тэр хэд тархалтай эмгэгтэйчүүдийг гэж байгаа тэр хотоодны тарих мэсэл байгаа. Тэрийг хийгээд байгаа Монгол улсууд анх нутагшуулж хийсэн танай эмнэлэг байгаа гэж би ойлгоод байгаа. Энэ хаалганы талаар жоохон авчихсан авчихсан бүгд тодорхой нэг жоо яг уу. Ер нь бол яг анх энэ хаалгааг одоо бодисын солилцооны мэсцэл гэхээсээ илүүгээр хүний биеийг яаж богино хугацаанд тураах вэ гэдэг тийм хаалгаа. Гэхдээ энэ чинь ингээл дэлхийд бол бүр ингээл 60 оны сүүлээс л ихэл хөгжөөд эхэлсэн тийм хаалгаа тоххой. Гэхдээ гол нь нөгөө нэг яг утгын юу юм яг одоо ер нь яг нэг жоохон зөвхөн тураах гэдэг л үйлдэлээр хийж байсан. Гэхдээ манай Монгол улсад бол яг аль биесээр бүртгэгдсэн улсын ордууртай үнэлэг 2013 онд нар мандах хэмж алтан жимиг хэмж бид гурав энэ хаалгааг анх хийжсэн. За тэгээд тэр нь бол дурангийн мэслийн аргаар хотуудны эзлэхүүн бууруулах гэдэг мэслийг хийсэн. Тэгээд тухайн үед бол бидний анхны зорилго бол мэдээж одоо яаж хэд тархалтай хүмүүсийг яаж одоо биенжинг бууруулах вэ гэдэг тийм хаалга байсан. Гэхдээ цаашдаа дэлхийд ч гэсэн одоо манай бодисын солилцооны мэслийн нийгэмлэгийг IFSO гэдэг юм. Тэгээд тэр IFSO нийгэмлэгээс гаргасан олон улсын хурал цуглаанууд янз бүрийн юмд яваад энэ маань өөрөө дэлхийд ингээл хөгжөөл явахын хэрээр ер нь бол бодисын солилцоог бол маш сайжруулт юм байна. За ялангуяа бидний нөгөө нэг одоо бодисын солилцооны хамгийн том эмгэгүүдийн нэг болох чихэр шижин 2 дугаар хэлбэрийн өвчнөд бол маш сайн үйлчлдэг юм байна. За тэгвэл бол тэр нь өөрийн гэсэн олон төрлийн алгоритмтай байдаг юм байна гэдэг. Ингээд шинжлэхсэн алгоритмууд маань зохиогдож явсаар гад 2024 онд одоо IFSO нийгэмлэгийн Австрали улсын Мельбурн хотод болсон хурлаар яг одоо мөрдөж байгаа бидний алгоритмууд гарсан. Тэгэхээр биднес биенжингийн индексийг урд нь бол одоо Америкийн биенжингийн индекс гаргасан стандартаар хэмждэг байсан. Хэд тархалтыг бид нар 40-с дээш килограммжинд хэд тархалт гэж үздэг байсан. Гэтэл нөгөө орчин үеийн шинжилгээ ухаан хөгжөө дээрэс нь нөгөө нэг хэд глобалчлагдсан шинжилгээ ухаанаас буцаад нөгөө хүн төвтэй шинжилгээ ухаан руугаа яваад ирэхээр те одоо антропометрийн судалгаанууд илүү сайжраад ирэхин хэрээр нөгөө хаалгаанууд маань өөрсдөө янз бүр болж эхэлсэн. За жишээлбэл Америк буюу одоо нөгөө Америкууд маань ингээд олон үндэсний ясны улс шүү дээ. Тэгээд тэнд Африк гаралтай Америкууд гэж байна, Аз гаралтай Америкууд гэж байна, Латин Америк хүмүүс байна те, Европын Америкчууд гэж байна. Ингээ энэ хүмүүс маань бүгдээр биеийн онцлог нь өөр. Генетикийнх нь онцлогуд нь өөр. Тэгээд нөгөөдүүлийг яг нэг ижил төрлийн хагалгаа хийчихээр нөгөө үндсэн одоо нөгөө тэр хүн судлал буюу антропометрийн судалгаанууд нь гарах ба. Гэтэл ч нөгөө одоо жишээлбэл Монгол хүн ч гэдэг юм уу, Хятад хүн ч гэдэг юм уу, эсвэл одоо Франц хүн ч гэдэг юм уу, Герман хүн эдгээр чинь нөгөө яг үндэстэн байгаад байна шүү дээ. Хятад үндэстэн, Франц үндэстэн, Ари үндэстэн ч гэдэг юм уу, тэ эсвэл Африкийн одоо үндэстэн хүмүүс ч гэдэг. Энэ холимог үндэстэй яг үндэстэн гэж явж байгаа энэ хүмүүст нөгөө тухайн хүний хоол уусруулах замын одоо бодисын солилцоо явагдах тэр термүүд нь дандаа өөр байж таарсан. Тэгэд ингэж таарснаас болоод ингээд бид нар ингээд одоо тэр IFSO нийгэмлэгээс гаргасан зүйл бол Азийн хүмүүний хаалга. Азийн дотор нөгөө маш том дөрвөн бүс хуваагддаг. Тэгээ зүүн өмнөд Аз, Төв Аз, Дундад Аз, тэгээ Евразийн бүс гэж хуваагддаг. Гэтэл энэ хүмүүс нь өөрсдөө бас өөр ялгаатай.
монголчууд юм уу эсвэл дундад Азийн хүмүүсийн махны хэрэглээ хит өндөр. Урд нь бол нэг хөдөлгөөний асар их одоо малчин нүүдэлчин тийм байсан учраас нэг хөдөлгөөнд их орж ирсэн хүмүүс байна. Гинт суурийн иргэншил рүү шилжээд энэ богино хугацаанд асар их хэмжээний нөгөө бодисын солилцооны өөрчлөлтүүдэд орж ирсэн. Гэтэл зүүн өмнөд Азийн хүмүүс бол ингээд ногоо илүү голчлон хоол иддэг. Тэр нь бол нөгөө нэг хэд чиглэг дулаан уур амьсгалтай холбоотой. Евро Азийн бүс нь болохоор ингээд холимог хоолнууд аюу иддэг те. За түүн дотор бас одоо нөгөө нэг архины хэрэглээ арай жоохон өөртөө одоо ийм зүйлүүдээс шалтгаалаа. За тэгвэл Америк хүмүүс өмнөд Америк хүмүүс яах юм, Африк хүмүүс яах юм гэдэг ингээ хагалгааных нь нөгөө нэг заалтууд өөр болж эхэлсэн. Тэгэд энэ заалтуудыг мөн яг л улсын 2 дугаар төв эмнэлгийн эмчнэр ялангуяа Магадлал засгийн эмчнэр яг энэ заалтын дагуу хүмүүст бэлтгэлийн тусламжуулалтыг үзүүлж байгаа. За яг хүмүүс ингээл ярьдаг туркд хийдэг чихрийн шижингийн хагалгаа гэж яриад те. Маш түгээмэл туркд хийчихэд тураадын хагалгаа гэдэг юм. Тэгээ тэрийг хэрэгсээс 30 кг турлаа, 20 кг турлаа. Аюу гоё болсон, формонд орсон. Тэгээ ходоод тайрдаг хагалгаа гэдэг. Тэгээд яг энэ хагалгаа маань бол Монголд уг нь бол нутагшаад хийгдчихэдэг. Энгийн л хийгдчихл байдаг хагалгаануудын нэг. Гол нь нөгөө нэг чихрийн шижин өвчин ингээд байхгүй болчихно гэж ойлгол аюу буруу. За гадаад оронд хийгддэг хагалгаануудыг бид нэр ердөөсөө шүүмжлэх ямар шаардлага байхгүй. Тэр олон улсын өндөр хөгжилтэй орнуудад хийгдээд ирсэн хагалгаа юм чинь өөрийн гэсэн нэг утга жанцантай л байсан гэж хараас онцлогооны дүрмээрээ ч гэсэн тий. Гэхдээ нөгөө альва нэгэн хагалгаанууд чинь ялангуяа төлөвлөгөөт хагалгаанууд чинь хагалгааны өмнөх бэлтгэл мис засал хагалгааны дараах хяналт гэдэг нэг юм 3 суурь ойлголттой л байдаг шүү дээ. Тэгээ хагалгааны өмнөх бэлтгэлийг хэр зэрэг сайн хийн төдий ч нэ хагалгаа өөрөө амжилттай сайн болно. Тэгээд хагалгаа сайн болсон бол тэр хагалгааг цаашид одоо хүндрэлгүй ч гэдэг юм уу эсвэл одоо дахиралтгүй дээрээс нь төгс эдгэхийг хүсэх юм бол хагалгааны дараах хяналт гэдэг юмыг бол одоо маш сайн тэр багийнхан тавьж явах хэрэгтэй. Ялангуяа бодисын солилцооны мэдслийн хувьд бол хагалгааны өмнөх бэлтгэл гэж бол нэлээд чухал зүйл байдаг. Тэр хүнийг сэтгэл санаагаас нь ахуулаад хасахаас гадна тэр зөв хооллолтод сургана гэдэг чинь өөрөө айгүй хэцүү зүйл. Гэхдээ тэрийг ингээд хүндээ ойлгуулад эмийн эмчилгээгээр өрөвслийн буулгалаа зөв хооллолтод нь шилжүүлээд тэгээ хагалгааг нь хийх юм бол энэ бодисын солилцооны хагалгаа маань ер нь бол чихрийн шижин өвчнөд бол их сайн одоо ингээд хүмүүс ингээд байгаа л да чихрийн шижин өвчин байхгүй болчихно гэж ойлгоод байгаа. Үндсэн шалтгааны өвчин бол байхгүй. Гэхдээ бид нар нөгөө тухайн одоо нөгөө нэг бүтээгдэхүүн одоо хүний нойр улчиргаанаас ялгарч байгаа шүүгрэл ходоодноос яргалж байгаа асар их хэмжээний ферментүүд тэгээд цүсгэлтэй эдгээр зүйлд орж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг нэгдүгээр хэмжээг нь багасгаад хоёрдугаар энэ чинь нөгөө нэг ходоодны чинь ёроол хэсэгт одоо фаундус гэж бид нар ярьдаг энэ хэсэг чинь бидний нөгөө төв мэдрэлийн систем рүү цадхын одоо нөгөө нэг рецепторыг дамжуулдаг рецепторууд нь байна шүү дээ. Тэрийг нөгөө нэг багасгаад өгчхөөр хүн баг хоолнд цаддаг болно. Энэ цадах гэдэг мэдрэмж чинь авахтаар хүнд нөгөө нэг hungry cell буюу үлсгэлэн эсүүд маань үүсгэ болдог. Тэгэхээр чинь гол нь нөгөө нэг энэ хагалгаач өөрөө тэр үлсгэлийн эсүүдийг бага үүсгээд тийм учраас нөгөө дараагийн аппетит хөдлөх тэр хугацааг урт болгоод тэгээд тэр нөгөө бодисын солилцооны онцлогууд дээр нөгөөдөл нь одоо тулгуурлаад дээрээс нь эзлэхүүнийг нь багасгаас гадна чиглэлийг нь өөрчилнө гэж байна те ходоодны эзлэхүүнийг бууруулчаад дээрээс нь нарийн гид завчир залгаж аваад ингээд нөгөө нэг явж байгаа замыг богиносгож өгдөг ч юм уу те ингээд олон төрлийн аргууд маань чихрийн шижин өвчнийг одоо жишээлбэл өндөр сахартай байгаа хүний сахарыг нь буулгахаас гадна нөгөө чихрийн шижин өвчнөөс одоо дамин болох хүндрэлүүд маань аюу багасж байгаа байхгүй. Жишээлбэл бөөрийн одоо нефроангиопати болдог шүү дээ. Тэгээд дээрэс нь хараагүй болох үе бүчтөө тайруулах захын судасны бөглөрөл болох бөөрийн туршилт орох тийм. Тэгээд дээрэс нь чинь бас хавдар өвчнийг бас одоо маш хэрэл одоо хамтдаа эрсдэл болоод ирж байгаа тийм. Тэгээд тийм болохоор чинь бид нар яг тэрэн зориулсан хагалгаануудыг ингээд манайх ингээд хийгээд одоо манайх эндокринологийн багтай, хоол зүүн багтай манад яг ийм төрлийн өвчтнүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг хүмүүс эмчнэр байгаа тийм. Тэгээ мэдцлийн багтай хөдөлгөөнцлийн одоо бүх зохиц тусламж үзүүлдэг юм биш үү? Гэхдээ энийг яг зохиц тусламжийг үзүүлдэг гэдгийг ингээд мэддэг хүн цөөхөн. Мэддэг хүн цөөхнөөс гадна одоо нэг биднэрт нэг хүндрэлтэй асуудал. Ер нь бол яг зүгээр таа ч гэсэн өөрөө мэдлэх бах. Улсын
Монгол улсад байгаа бүх улсын эмнэлгүүдэд шинэ технологи хөгждөг шүү дээ. Тэгэхдээ тэр хөгжиж одоо анх одоо хийгддэг мөртлөөс цаашаа хөгжиж чаддгүй тийм. Яагаад бол одоо манай энэ хаалганд эрүүл мэндийн даатгал байхгүй. Тэгэхээр эрүүл мэндийн даатгал урд нь бол даатгалтай байсан. Тэгсэн чинь нөгөө даатгалын нөгөө санхүүжилт өндөр одоо төлбөртэй байгаа учраас санхүүжүүлэхгүй гэдэг. Санхүүжүүлэхээ болсноос болоод хувь хүн өөрөө энд төлбөрөд төлөвлөсөн нөгөө нэг одоо үйлчлэгээ авах шаардлагатай болсон. Тэгэхээр улсын эмнэлэгт чинь төлбөр төлдөг үйлчлэгээ гэж байхгүй шүү. Тийм шүү дээ. Тэгэхээр чи нөгөө энэ хаалгаа маань гэж бүр ингээд асар их хэмжээгээр хумигдээ явчихсан. Тэгээ яг хав ер нь ханддаг усууд их байсан уу? Ер нь жилд нэг хэд орчим ханддаг байсан. Урд нь бол их байсан. Урд нь чинь энэ хаалгааны 25%-ийг нь хувь хүн төлөө 75%-ийг нь улс төлдөг гэсэн байхгүй. Тэгээ эрүүл мэндийн даатгалаас. Тэгэхэд бол манад энэ хаалгаа бүр ингээд яг одоо хамгийн оргил үедээ бүүн болсон л доо. Тэгээд ковидын дараанаас эхсүүлэл нөгөө даатгалын сан маань одоо төлбөр мөнгө байхгүй болсноос болоод энэ даатгал бид нар энийг даатгалын ерөнхий газарч очиж зөндөө олон удаа хэлсэн үе үеийн сайдуудад ч одоо зөндөө олон удаа хэлжсэн. Нөгөө ойлголтын зөрүүтэй зүйл нь юу гэхээр гоо сайхны хаалгаа гэдэг тийм категорид оруулаад тэгэхээр ч буруулсан. Энэ бол гоо сайхны хаалгаа ерөөсөө биш. Энэ бол бодисын солилцоо одоо сайжруулах мэдсэлц гэдэг юм тийм. Тэгээд бид нар одоо ч энэ төвүүд маань бүгдээр ажиллаж байгаа. Гэхдээ маш кейс тохиолдол нь аягүй зөв болцсон. Кейс тохиолдол нь маш их. Гэхдээ нөгөө тэр их төлбөрийг даваад одоо ингээд одоо тэр нөгөө багцаал өөрөөсөө худалдаж авах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тэрийг даваад ингээд хаалганд орох хүн бол арай л зөв. Тэгтээ одоо төрх рүү явж манайхан хийлгээд байна шүү дээ. Тэрнээс бол төлбөр бол харьцангуй бага. Угаа тэрнээс бодвол хамаагүй баг шүү дээ тийм. Тэгэхээр ингээд төрх рүү явдаг хаалгаа гэдэг одоо Монгол нутгасцсан гэдэг энэ талаар хадгалганы ойлголт бас бага байд юм шиг байна. Тураадаг хаалгаа гэдэг. Тийм бид нар гэхдээ энийг бас их ярьж чаддгүй байсан байхгүй. Нэг хэсэг бид нар чинь нөгөө нэг хаалгаа нутагшуулах одоо ингээд өөрсдөө ч гэсэн зарим мэдэж чаддгүй зүйлийг гадаадаас одоо профессорудаа авчраад тэгэл хамт хийдэг. Бид нар чинь зарим тохиолдолд одоо бас өөрсдөө очиж бас ингээд зарим гадаадын орнд чинь энэ хаалгааг бас одоо зааж хамт хийж жилээ шүү дээ. Тэгээд ингээд явж тэгтээ нөгөө шуртцлах гэхээр одоо яг хөтэй тэгээд арай цагийн жолоогүй чи нэг жоохон дараахан загисан тэгэл тэгсэн чинь дараа нь яг ингээд одоо биднес бүгднгийн ингээд цогцоор нь хийдэг болоо даатгалгүй болсон юм чи хамаагүй сурталчлахаар аюул олон өвчтөнгүүд хүрээд ирнэ. Энэ чихрийн шижиг өвчин нурч өвдөж байгаа маш олон юм байна. Тэрнээс гадна эн чинь ганц чихрийн шижиг өвчин нурч биш. Зүрхний титэн судасны нарийсл гэдэг одоо нэг ацар хэцүү өвчин шүү дээ. Стент тавиулаад стентэн дээр бөглөрүүд байна гэдэг байгаа зү. Тэгэхээр чин тэр чи яаж нөхөр нэг одоо тэр тухайн бөглөрлийг үүсгээд байгаа одоо өөгдсөний солилцоо ч нөр боцын солилцооны нэг том эмгэн шүү дээ. Тэр чинь өөрөө ингээд явагдал. Жишээлбэл одоо юуны одоо тэр ИФСО-ны гэмлэгийн гаргасан тэр олон алгоритм дотор чинь зүрхэндээ нэг удаа стент тавиулсан бол ямар хаалгаа их юм. Олон удаа стент байн тавиулаад бүгд рүү дахиад тавиулаад тэгэх юм бол ямар хаалгаа их юм те. Тэр нь за одоо эргэтэн шилжүүлэн суулгах мэсцэл гэж ярьж байна те. Тэгэхээр чи нөгөө нэг донор нь өөрөө жижигхэн туранхай биетэй гэж бод реципиент нь өөрөө хит өндөр жинг одоо биеийн жингийн индекс өндөртэй тийм байх юм бол нөгөө реципиентийн бариатрик химисцэл гэж бүр ингээд тусдаа байгаа байхгүй. Тэр нь ингээд донорын биеинд тааруулж нөгөө хүнийг богино хугацаанд тураах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тэгэх юм бол тэр хаалгааг босгоно. Дээрээс нь одоо яг нөгөө тулгуур эрхтний асуудлуудтай нурууны өвчлөлттэй, өвдөгний үеийн өвчлөлттэй, түнхний үеийн өвчлөлттэй тийм хүмүүс шүү дээ. Энэ хүмүүс ч нөгөө хөдөлгөөн хийж чадахгүй. Тэгээд нөгөө фитнес клубд явах ч гэдэг юм уу эсвэл өндөр настай болсон хүмүүс маань алхах гэдэг тэр асуудлууд дээр ч нөгөө тэр хүмүүс зориулж тэгвэл ямар хаалгааг хийн те зөвхөн хотод нийслэгүүнийг бууруулаач гэдэг юм уу. Ингээд нөгөө нэг юм дээр хийх бол одоо танаа эмэгтэйчүүдийн одоо өвчин судлалын салбарын өргүүдлийн бас нэг том асуудал дээр чинь бол тархалт ороод байгаа шүү дээ. Янгуул тэр тархалтай хүмүүс тэр өргүүдэлтэй хүмүүс зориулж ямар хаалгааг хийх хэрэгтэй юм ч гэдэг юм. Тэгээд эднээс маань өөрөө ингээд нэг том мэдслийн шинжилгээ ухааны ч одоо жишээлбэл ингээл үндсэн шинжилгээ ухаан туслах шинжилгээ ухаан гэж байна. Энэ жоохон дэлгэр нөгөө нарийн яриад байна. Тэгтээ бол шүү дээ. Би нэг юм сонирх гээд байгаа. Нийт одоо ард түмэнд мэдээлэл өгч байгаа учраас энийг сонирхож байгаа улсуудад юу гэхээр зэрэг энэ одоо хүмүүс одоо бодис солилцооны эмгэгийг сайжруулах мэсэл шүү дээ. Чинь хотоодны эзлэхүүнийг багасгаад тодорхой тэр цадалтын рецепторын төвийг багасгаа тийм цөөлөд. За тэгтэл чи хүмүүсээ тураадаг хагалгаа гэдэг. Тэгтэл чин тураадаг хагалгаа хагалгаа хийх гэж турна гэж
юу гэсэн ойлголт байдгийг хүмүүс тийм ойлголт байдаг байхгүй юу? Тэгтэл чи энэ чинь цаана бодис солилцооны асар олон асуудлыг шийдэж байгаа, зохицуулж байгаа. Энд чинь гоо сайхны хагалгаа, имчилгээний зорилготой хагалгаа. Тэгээ өөрөө имчилгээ энэ одоо хүний баг идүүлж одоо тэр цадахын төвд нөлөөлж ходоодны агуулмжийг багасгаснараа бас суур өвчин тэр бодис чихрийн шижин өвчин тэрийг ч бас ингээд бас нэг имчилгээний зорилготой хагалгаа болж таарах нь шүү дээ, тийм ээ. Ер нь бол ингээд бид нар ингээд хүүхдээ 6 сартай болохоор нэг борго хоолнд оруулна гэдэг. Тэгээ бантаа өгвөл тэгэл ингээд хоолор шахаал гэдэг юм идэхгүй болохоор юм идчихье гэж хоолор шахаалтай. Тэгэд ер нь бол энэ хагалгаа бол юм. Ходоодны эзлэхэн өөрөө томорхын хэрээр тухайн ходоодны дотор байгаа хоол өөрийнхөө явах ёстой хугацаанаас илүү урт удаан хугацаанд ходоодонд байрлаад байгаа гэсэн. Тэгээ тэр ходоод нэгэнд ингээд сунцсан юм бол түүнийг жижигрүүлдэг зүйл юу вэ гэдэг. Тэгэл ингээд зүү тавихч байдаг юм уу ингээд 9 шидийн зүйлүүд байлаа л да. Тэгсэн чинь тэрийг аль нь ч тэгэж одоо жижигрүүлж чаддаг. Тэгэхээр нөгөө сунцсан том ходоод гэдэг маань бидний идж байгаа хоол ууг нь бол за жишээлбэл бидний маш их иддэг хоньны мах гэж аваад үзэл та. Тэгэхээр бид нар тэгтээ бас тэрэн дээр аюу олон алгоритмтэй тэгээд нэг удаа жажилсан одоо нэг удаа хадсан хоолыг 25-аас 30 удаа жажлаад залгисны дараа тэр маань өөр тэгж залгисан хоол 3 цагийн дараа цаашаа явах хэрэгтэй. Тэр чинь нөгөө шүднээс эхэлж байгаа юм. Тийм ээ. Тэгээд тэднээс эхлээд хоол боловсруулалтаас тэгсэн чинь нөгөө ходоод маань нөгөө том байгаадах юм бол тэр ходоод сунцсан ходоод гэж үзчихэ. Тэгээ учраас нөгөө ходоодыг эзлэхүүнийг бууруулахгүй болохгүй. Дараагийн дугаарт нөгөө нэг ходоодны ёроол хэсэгт байдаг тэр нөгөө цадахын рецепторууд чинь ингээд байж байгаа шүү дээ. Одоо өсгөлөн тий. Тэр чинь энэ чинь тулжээ цадаад. Ходоод дуурайд ирэхээр цаддаг. Одоо хүмүүс нэг ингээд нэг мах эцсийнхаа дараа кола уухаар нэг сайхан болдог гэдэг. Тэр чинь яадаг вөхөр нөгөө газтай учраас бүхгээ дүүрээд нөгөө нэг ходоодны ёроолд байгаа рецепторууд чинь цочроочод байгаа байхгүй. Тэгээд тэгтээ чинь буруу болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр гоо чинь тэр эзлэхүүнийг бууруулах хэрэгтэй. Тэгтээ тэр нь өөрөө эзлэхүүнээ бууруулаад дахиад 5 м урт нарийн гисээр яваад тэгээ бүдүүн гисээр очно гэдэг нь бол энэ бол ингээ эзлэхүүн буурч учраас баг иддэг болно ч гэдэг юм уу нэг тиймэрхүү асуудлууд байгаа шүү дээ. Тэгтээ энэ маань нөгөө бодисын солилцооны яг төгс хямралыг бол засах тийм боломж бас байхгүй. Яг бол нөгөө нойруулчрахаас ялгарж байгаа ферментүүд энэ төр маань дахиад нөгөө хоолтой холилдол маш их нарийн гисээр ингээ дамжаа явж байгаа хугацаанд бас асар их хэмжээр шимэглэл байж байгаа. Тэрийг бид нар мал абсурд гэдэг тийм. Тэгээд тэр шимэгдэлтийн процессыг маань хитрхи урт замыг туулаад ирэхээр л маш их бүтээгдэхүүн. Тэгвэл дахиад тэр нарийн гисийг богиносгоод өөр тийш нь залгах ч л да тийм. Тэгэх юм бол хоол явдгаараа явна. Нөгөө талаас нь фермент ордгоор орно. Гэхдээ энэ хоёрын уулзах газар нь нэлээд жоохон доор. Тэгээд шимэгдэх нарийн гисний хэмжээ маань богино багхгүй. Тийм учраас энэ бодисын солилцоонд асар их нөлөө үзүүлээ. Дээрээс нь нөгөө хоолыг боловсруулах гад одоо тэр тухайн хоол чинь баг идээд ирэхээр бидний нойр улчирхаанаас шилгарж байгаа өөхийг одоо хайлуулдаг ферментүүд шүү дээ. Тэр ферментүүд маань одоо илүүдл үүсээд эхлэх нь шүү дээ. Биднээс их хитгэе болж байгаа. Тэгэхээр яагаад нөгөө зүрх судасны системийн өвчтөе хүмүүст ашигтай вэ гэхээр нөгөө судсан дундуур явж байгаа нөгөө бильяшкнууд нөгөө бильяшкуудыг чинь затлаад өгдөг. Затлах илүү бүтээгдэхүүн бидний биед үлдээд байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхгүй бол нөгөө яг л нөгөө инсулинтэй адилхан идчих юм бол сахараа бууруулахын тулд нөгөө инсулин чинь их эзэн юмыг бүгднийг бууруулж чадахгүй учраас бид нар нэмэлтээр имээр юм тариагаар хэрэглээд байна шүү дээ. За тийм байна. За танад ч одоо хавдрын мэслүүд хэрэгжиж байгаа. Бүх төрлийн хавдрын мэслүүд хэрэгжиж байна. Эмэгтэйчүүдийн хавдар байдаг гэхэд умаг бүхэлдэн тайрах одоо өргөтгсөн хагалгаатайгаа. За элэгний хавдар, ходоодны хавдар бүгд хэрэгжиж байгаа юу? Тийм. Ер нь бол одоо манай чинь нөө мэдрэлийн мэсцлийн тасагтай шүү дээ. Манай мэдрэлийн мэсцлийн тасгийнхан бол тэр мэдрэлийн одоо хортой хавдарнууд, одоо мэдрэлийн янз бүрийн зангилаанууд тэднүүсийг дурангийн болон микроскопын болон нээлттэй аргуудаар бол бүгдийг хийж байна. Одоо ясны хавдар дээр сүүлийн үед бас одоо манай бэлгүүн гэдэг юм чи явчаад ирсэн. Манай Бацорог юм чин тэр энэ ясны хавдар дээр бас одоо нэлээд юм нэг манайх ч нэг Spec City тэгээд Pet City тэгээд дээрэс нь манай анги ямар эднээс ч өөрөө бүгдээрээ тэр нэг хавдрын одоо ясны хавдрууд их мэдрэг. Тийм учраас тэднэр дээр бол сайн хавдрын хаалгаанууд хийгдэж байна. За чихамар хоолойны эмчнэр маань бас хавдрын мэсцлийн хаалгаануудыг маш олон төрлөөр хийж байна. Яг хөө мэдээж одоо улсын том төвүүдийн одоо тоон дараа хөрөхгүй л хальтаа. Тэгтээ бол тийшээ бол бас нэг тусламж үйлчлэгийг нь одоо туслаад хөгжлөө хийгээ явж байгаа. Энэ ч угаасаа хавдрыг нэг тал төвлөрүүлэхгүй бусад газар ингээд мэрэгшүүлж бас ингээд орно гэсэн нөгөө манай яамнаас нэг тийм бодлого гарсан шүү дээ тийм ковидын дараа тэрнтэйгээ нийцээд ачааллыг бууруулах жигд одоо
тараах гэдэг ч юм уу тийм. Тэгээд дараа нь манай ерөнхий мэдслийн засаг манай ерөнхий мэдслийн засаг дотор элэг зүснээр булчирхайн дивижн тэгээд бүдүүн шулуун гэсний одоо мэдслийн дивижн тэгээд одоо улаан хотоодны мэдсэл, цэжний үндийн мэдсэл гэдэг ийм мэдслүүдийн төрлүүдээр явж байгаа. За бид нэр мөн судасны мэдслийн эмч нартай. Тийм учраас бол манайхан түрүүний хоёулангийн ярианд хэлсэн шиг магадгүй бүх баг нь байгуулахаар бид нэр ямар ч айцгүйгээр хаалгаа хийдэг гэх тээ. Тэгээ манай хотоодны хавдрын хаалгаа өнгөрсөн жил гэхэд чинь бараг 350 орчим хотоодны хаалгаа орсон. Үүнээс дурангийн мэс заслын аргаар хийгдэж байгаа хаалгаа нь бол 150 орчим. За дээрэс нөгөө 2 дугаар эмнэлэгт бас нэг маш их хийгддэг хаалгаа бол сөргөө өвчний эсрэг мэдсэл шүү дээ тийм. Одоо монголчуудын дунд маань их байдаг өрцний эвэрхий, мөн өрцний эвэрхийгүү сөргөө одоо тэгээд тэр одоо өвчлүүд маань их байдаг. Тэгснээс болж нөгөө хотоодны монгол хүний чинь хавдрын байрлал нь өөрөө хотоодны орох хэсэг, улаан олон гарах хэсэг дээр хамгийн их түгээмэл байрлалтай байдаг байхгүй. Учир нь халуун зүйл хийдэг. Дээрээс нь нөгөө нэг сөргөө ихтэй тийм тэрийг ингээд эмнэлэгт үзүүлэхгүй удаа явснаас болоод ингээд. За тэр хаалгаануудыг бол манай эмнэлэг бас өнгөрсөн жил 135 хийсэн байсан байна. Бас өндөр дурангийн мэдслийн аргаарч та тийм. За тэгээд эмэгтэйчүүдийн хавдар, урлагийн хавдар маш их орно манай эмнэлэгт тийм. Багч эмэгтэйчүүдийн одоо бүтэн тасагтай урлагийн бүтэн тасаг эндгээр тасгууд маань өөрсдөө бас энэ хавдрын дээрээс нь манай чинь ангиографийн бас нэг том эрдэнэ дулган доктороор одоо удирдуулсан том тасаг байгаа шүү дээ. Тэгээд манай ангиографийн чинь нөгөө илэгний хавдрын бүглэх хөхний хавдрыг одоо нөгөө бүглэх хөлдөөгч гэдэг юм уу тийм. Тэгээд тэр абляцуудыг одоо янз бүрийн төлөлтүүдийг химийн бүглэрөх тэгээд абляц гэдэг энднэр зүйлүүдийг хийж байгаа. Дээрээс нь манайх чинь өшөөс цөмийн эмчилгээний онцлогооны том тасагтай. Тэр цөмийн эмчилгээний онцлогооны тасаг маань эмийн үйлдвэртэй өөрөө. Тэгээд эмийн үйлдвэрээр бамбаа олчрын хавдар энтерт бол ялангуяа цөмийн эмчилгээг их сайн хөгжиж байгаа. За манайх хавдрын мэс заслын бас хавдрын эмчилгээний тасагтай. Манай хавдрын эмчилгээний тасаг лав хүчрэг доктороор дахлуулсан тэр том тасаг бол хавдрын дараах хим эмчилгээг бол одоо маш сайн хийдэг, алгоритмыг их гоё зохиож хийдэг багууд гэж би боддог шүү дээ. Энэ одоо манайхан сайн мэддүү шүү дээ. Хавдрын ийм том мэслүүд 2 дугаар эмнэлэг дээр орд юм байна гэдгийг сайн мэддэхгүй. Тэгэхээр энэ усуд бас 2 дугаар эмнэлэг рүү хандаж, 2 дугаар эмнэлэг рүү цогц багаар тусламж үзүүлж байгаа газар руу хандахад бас хандмаар юм байна гэж ойлгож байна. Тэр нь улсын 2 дугаар эмнэлэг чинь нэг харьяа хамаал байхгүй шүү дээ. Монгол улсын ямар ч хэрэг ирсэн үйлчлэл яг үндсэн харьяал нь одоо яаралтай тусламжийн үед энэ төр Монгол улсын зүүн бүс гэж байгаа бол 3-1 гэж байгаа болохоос шүү дээ. За баярлалаа. За саяхан танад чинь ерөнхийлөгч ирээд бас нэг эдис нийцэл эргэтэн эдис нийцлийн бас нэлээд аппарат өгшөг боллоо тий. За энэ талаараа нэг жоохон тодруулаад ярих уу. Тэг ер нь бол 2 дугаар эмнэлэг шинэ одоо өргөтгөлд нүүж орсны дараа мэдслийн тасагт одоо тасгийн эрхлэгч алтан чимэг эмчийн одоо одорны тасгийн яриа болдог тийм алтан чимэг эмч тэрэн дээр за бид нар ингээд хавдрын мэдслийг хийх нь ойлгомжтой. Тэгээ хийгээ явж гин цаашдаа хөгжүүлэн дурангийн мэдслээ хөгжүүлэн энэний дараа бид нарыг хайчих юм бэ гэдэг тийм асуултыг бүх эмчнэр дундаас асуусан. Тэгээд бид нар тэгэл одоо тухайн үед ингээд яг бүх л эмнэлгүүд чинь эрхтэн шилжүүлэн танай эмэгтэйчүүдийн салбар шиг умаа шилжүүлэн суулгах гэдэг бол маш том ажилт тийм. Яг тэр тухайгаа л ингээд бүгдээ хамтдаа ярилцсан. Тэгээ бид нар ковидын өмнөөс эхлээд энэ эрхтэн шилжүүлэн суулгах гэдэг зүйлийг бол сонирхож эхэлсэн. Тэгээд гэтэл нөгөө ковид гарч ирээд бид нар чинь нэлээд урт хугацаанд одоо бас нэг юмнаас садлаа шүү дээ. Тэгээд ковидын дараа энэ яриагаа их хэмжүүлээд манай 50 ган эрдэнэ эмч хоёр маань одоо солонгос улсад суралцаад яг энэ хоёр эмч бол хавдар судлалын төв дээр одоо өөрсдийнхөө нөгөө нэг fellowship энтрийг хийчихсэн. Ер нь бол эсэд эрхтэн шилжүүлэн суулгах чих чухал асуудал юм байна шүү гэдгийг ойлгоцсон залуучууд байсан. Тэгээд тэр хоёрыг одоо сураад ирээл тэгэл хурж ирээл заалтай юм чи бид нар одоо эрхтэн шилжүүлэн суулгахгүй бол ер нь бол хоцрогдох юм байна гэдэг. Тэгээд алтан чимэг юмч бид нарыг одоо бүгднгийн одоо өөрсдийнхөө бүхэл бололцоогоор нар мандах юм чи хоёр дэмжээ. Тэгээд одоо санхүүжилт олох хүртэл хүнээ сургажээ гэдэг тийм санаа гаргаад тийм тэгэл хүнээ сургаж гисэн бид нар Samsung эмнэлэгтэй хамтраад хүнээ сургасан. Гэхдээ бид нар хизээч одоо нөгөө дотоодын сургалтад орхиогүй. Манай улсын төв эмнэлэг болон хавдар судлалын үндэсний төвчийн эрхтэн шилжүүлэн суулгах мэдслээрээ одоо амьд донороос
эргэтэн шилжүүлэн суулгах тэр одоо нөгөө нэг тохиолдлоор ч гэдэг юм уу эсвэл имчилгээний арга техникээр мис заслаараа хүн амдаа харьцуулсан судалгаагаа дэлхийд айгүй өндөр одоо байр суурийг эзэлж явдаг байхгүй. Тэгэхээр чин эн чинь өөрөө их тийм таатай. Тэгээд одоо тэр асуудлууд ихэлсэн. За тэгээд тэр үед биднэрт одоо нэг юм боломж гарсан нь Монгол Улсын ерөнхийлөгчд одоо бидний ийм санаа оноотой явж байна гэдгийг танилцуулах тийм боломж гараад тэгээд танилцуулсан Монгол Улсын ерөнхийлөгч одоо өөрийнхөө нөгөө нэг ерөнхийлөгчийн хамгийн газрын хүмүүст одоо өргөд даалгавар өгсөний үндсэн дээр биднэрт уулын байжуулах эрдэнэ төлөвлөр. Тэгээд яндан гээд эрдэнэ төлөвлөрийн захирал за энэний бидний энэ ярьсан төслийг сонсоод за энэ бол яг арт түмэнд чиглэсэн дээрэс нь одоо энэ төвлөрлийг сааруулах гэсэн нэг юм аргуудын нэг юм байна. Тийм учраас тэгээд бид нар 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн. Тэгээд тэрийг бид нар яг эмнэлэгтэй тэгэл одоо энэ эсэд эргэтэн шилжүүлэн суулгахад илэг шилжүүлэн суулгах нисцлаар эхлэе түүн шаардлагатай багшнуудыг авъя гээл тэгэл авсан. Тэгээд тэрүүгээрээ бид нар 2025 онд 5 агуулга хийсэн. За тэгээд бид нар хийсэн бүтээсэн одоо тэр хүн Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо тэр одоо шийдвэрээр шийдэж өгсөн тэр зүйлээ л ерөнхийлөгчдөд танилцуулсан. Тэгээд бид нарт одоо маш их урам өгсөн. Тэгээд нөгөө дараагийн хөгжлийн одоо нөгөө биднээс эсрэг эргэтэн шилжүүлэн суулгах хаалгаа хийцэн юм бол тэрийг цааш нь хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд тогтмолжуулах хэрэгтэй. Тэгээд ингээд манай эмнэлгийн зүгээр л нэг өдөр тутам хийгддэг мэс засалтай л ижилхэн болох хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэрийг хийхэд аягүй хурам өгсөн дараа нь нөгөө бидний уулзалтын үр дүнд бид нар роботын мэс заслын одоо санхүүжилтийн бас одоо боломжийг судлах тийм өргөд даалгавар өгсөн. За одоо энэ дараа энэ 2026 онд одоо Монгол Улсын ерөнхий сайд сая сандарч тэр ерөнхий сайд ирээд эдис нийслэлийн лабораторийн асуудлын ерөнхийд өртгийн шийдчих юм байна тийм. Тэгээд энэ бүхэн чинь яаж байгаа гэхээр ингээд энэ чинь яг аливаа нэгэн имлэг хоорондоо өрсөлдөх гээд байгаа юм ердөөсөө биш. Зүгээр институт болгон өөр өөрсдийнхөө хийдэг ёстой юмнуудыг л хийгээл хөгжлийнхаа дараагийнхаа шатруул ингээл ахиж явах хэрэгтэй шүү дээ. Ер нь бол тийм л юм. Тэрнээс биш 20 дугаар эмнэлгийн ер нь би тэгтээ бас боддог 20 дугаар эмнэлгийн ямар ч хамт олонд бусад өөрсдийнхөө одоо 1-р эмнэлэгч тийм үү тэр эмнэлгүүдтэй тийм одоо муу амбицаар өрсөлдөх гэсэн тийм зүйл байхгүй. Бид нар бүгднтэй нь яг хөгжлийн төлөвлөлийн хамтдаа Монгол хүний эрүүл мэндийн төлөв хамтдаа тэгээ бүгдөө нэг бидний мэдсэн мэдлэг чадвар дуршлагууд бол хамтын бүтээл юм байна. Тэгээ бүх нийтээ Монгол улсыг маш том өмч юм байна гэдэг хамтран зүтгэж явдаг тийм сэтгэлгээтэй. Тэрнээс биш 2 дугаар эмнэлэг тусдаа 1-р эмнэлэг тусдаа тийм ойлголтоос байна. Өдөр бүр эргэлж. Танаа ингэж хүнд хооллох дэмий юмсан. Өглөө ногоогоо бэлдэж амжихгүй юм. Өдөр бүр эргэлж. Таны ойр дотны хүн ажлын хамтрагчтай нууцсан уу? Тэгвэл санаа тавих хамгийн ихний алхам бол тэр хүнд хэрэгтэй зүйлийг нь бэлгэлэх. Ихэнх тохиолдолд хүмүүс эргэлдээр очихдоо гурлан бүтээгдэхүүн болон чихэр жимсгэн авч очих нь хэлбэг байдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь шархны эдгэрэлтийг удаашруулах сөрөг нөлөөтэй. Үүний оронд эс засал гэмтлийн дараа хүний биед зайлшгүй хэрэгтэй бүх шимт тэжээлийг нэг дор агуулсан хийл фастыг бэлгэлээрэй. Саяхан манай улсад одоо Европ тагалгаа орж ирлээ. Анхны кейс тохиолдол хийлийн хавдар судлалын үндэсний төв бас энэ орж ирэхийн үнэмчтэй бас солонгос суралцж яриад ирсэн. Одоо бас энэ Европ тагалгааны талаарс манай улсууд нь жоохон ойлголтгүй байдлаар
робот хагалгаа гэж юм ямар хагалгаа байдгийг тэгээд ажил суд хийгдээ. За юуны хагалгааны робот хагалгааны төвшлийн талаар та нэг ярих уу? За роботын мэдсэл гэдэг бол өрөөсөө бид нар ингээд нэг зүйлийг айгүй амархан тайлбарлаад ойлгуулж л да. 94 онд Монгол улсад дурангийн мэдсэл одоо Нямхүү Баатар Даваа Цэрэн багш Хотгонлаа гэдэг ийм манай бидний одоо том раш доктортай тэгээд том профессорууд маань их хийжсэн байна л да. Тэгээд 2000 оны ихэнх үеэс эхлээд энэ хаалгаа Монгол улсад нэлээд том эрчимтэй хөгжиж эхэлсэн. Тэгээд энэ үед дурангийн хаалгаа ийм жижигхэн нүхээр хийдэг хаалгаа маалаа гэдэг тийм буруу ойлголт байсан. Гэхдээ тэр үед өшөө бас одоо би яг айгуу сайн санаж наваг анх ажилд орчиход миний цалин нэг 65 мянган төгрөг байлаа да. Тэгсэн чинь дурангийн мэдслийн хаалгаа нөр 230 мянган төгрөг гэсэн баггүй яг 2 дугаар эмнэлэгт бол. Тэгэхээр амар үнэтэй хаалгаа гэж тухайн үед тэрийг. За дээрээс нь ингээл унтуулга удаан шаарддаг. Бид нар ч өөрөө нөгөө хаалгаа удаан хийдэг одоо нөгөө сайн дадлаг туршлага байхгүй болохоор тийм байсан. Тэгээд энэ өөрөө яг ингээд хөгжиж явсаар байгаа өнөөдөр 2025 он гэхэд одоо дурангийн хаалгаа маш хурдан хугацаанд хийгддэг болсон. Хүндээ зөөргөө хамгийн сайн мэдсэл болж хувирсан шүү дээ. Яг л энэ зүйл гэсэн. Роботын мэдсэл гэдэг бол орчин үед мэс засал хөгжиж байгаа нэг хэлбэр. Гэхдээ роботын мэдсэл гэхээр бид нар робот гэхээр нөгөө тийм л оюун ухаанч гэдэг юм уу эсвэл нэг юм робот гарч ирээд ингээд хаалгаа хийнэ гэж ойлгоод байгаа. Тэгэхээр яг тийм зүйл бол биш. Хавдар судлалын үндэсний төвийн одоо Үнэнбат засгийн хэрэглэгчтэй багийнхан дундхээр бас би маш том баяр хүргэмээр байгаа. Яагаад гэвэл бид нар бүгдээрээ л адилхан одоо энэ тухай их ярилцдаг, хамтарч зөндөө их юм байдаг. Тэгээд эдний баг маань ингээд Монголд анх удаа роботын мэдслийг хөгжүүл одоо эхлүүллээ. Гэхдээ энэ бол цаашдаа бүхэл эмнэлгүүдийн хаалгаа хийдэг болно. Өнөөдөр дэлхийд мэдслийг нээлттэй хаалгаа хийж гэнэ, дурангийн хаалгаа хийж гэнэ гэж юм яриахаа болцсон. Энэ хоёр одоосоо сэдвээс нь одоо бас хасагдсан. Та нар роботын хаалгааг яаж хийж аваад? Тэгэхээр роботын хаалгааны нэг давуу тал гэдэг зүйл ер нь бол роботын хаалгаа маш олон төрлийн давуу талтай. За түүний хамгийн том давуу тал нь юу гэвэл дурангийн мэдсэлд байдаг бүх технологиудыг нэг дор суйрлуулсан байна. Тэр нөгөө нэг ICG Green гэдэг тэр бодисыг тодруулдаг тэр системийн суйрлуулсан байгаа. Дээрээс нь ингээд одоо бид нар чинь хаалгаа хийж байхдаа компьютер хармааруулдаг, эрентгийн хармааруулдаг, тэгээ эхо хармааруулдаг. Тэгвэл тэр бүх систем чинь ганцхан тэр консоль дотор бүгдээрээ суйрлцсан одоо жишээлбэл юу гэдэг нэг хүнийхээ нэрээр байж байгаа. Тэгээд тэрүүгээрээ за компьютер дээр ийм зурагтай шүү гэдэг өөд нь хажуу талдаа гараад ирэн тэ. Тэгээд тиймэрхүү зүйлүүд алдаа магадлалын одоо хувь нь их баг. Хоёрдугаарт нь тэр роботыг зохиосон хүмүүс юу хийсэн бэ гэхээр эн чинь одоо ингээд олон жил бас туршигдаж явж байгаа. Үүстэй анх 2000 онд анх хийгдээд Да Винчи гэдэг роботоор хийдэг. Тэр хүмүүс юу хийсэн бэ гэхээр мэдрэг чанарыг нь аягүй сайжруулсан. Цус алдаад байвал энэ хит нэмглээд байвал энэ бас мэдрээ зогсдог ч гэдэг юм уу те. Сигнал өгдөг ч гэдэг юм уу. За илүү чи судас руу ойртоод байна ч гэдэг ч юм уу те. Иймэрхүү мэдрэмжүүдийг нь маш сайн өгнө. Одоо хэлж өгнө. Тэрнээс гадна нөгөө роботын мэдслийг одоо нөгөө эмч удирдах байгаа бүх багшнуудаа удирдах байгаа учраас төлөвлөгөөд болон яралтай мэдслийн хувьд бол мэдрэг байдал маш сайтай тийм мэдсэл. За өшөө роботын мэдслийн нэг маш том давуу тал байгаа. Ялангуяа би Монгол улсад бүр зайлшгүй байх хэрэгтэй гэж боддог. Бид нар маш том газар нутагтай. Тэгэн гутаа цөөхөн хүн амтай. Тэгээд их таруу байрлалтай. Тэгээд нэг аймгийн төвөөс одоо хот руу хүрэх зай бол зарим газраа чинь одоо ховд руу ч юм бол 1000 гаруй километр байна шүү дээ. Тэнцэнээс өвчтөн тээвэрлэх бол аюу хэцүү. Төлөө хэцүү. Тэгэхээр болохгүй болохоор эмчнэр явж чдаг шүү дээ. Тэгвэл ингээд роботын хаалгааны нэг давуу тал нь юу гэхээр тэр консоль систем гэдэг тэр нөгөө яг хаалгааг хийх эмчийн удирдах байгаа роботын системээр өөр ямар ч роботуудыг удирдах болно. Тэр хоорондоо нөгөө тусаа зориултын хаягаараа орвол тэгэл удирдах чинь нэг дор удирдана. Одоо урд нь ингээд нөгөө нэг би энэ гараа удирдах хахад нөгөө багаж хөдлөхөд нэг дойлын ялгаа гэж юм байсан. Одоо тэр бол нөгөө секунд дойлоор бүр байхгүй интернетийн хурц хайж суучаас яг зэрэг хөдөлдөг юм болсон байхгүй. Ийм учраас одоо жишээлбэл Ховд аймагт нэг тийм робот яасан. Доронтой аймагт нэг робот яасан. Өмнө хөвсгөлнийг тавьчихад. Тийм тэгээ бүсийн онцлогооны төвүүд дээр л тавьчихад бид нар бүсийн онцлогооны төв рүү хүн зөөхөн ойрхон шүү дээ. Тэгээд ойрхон тэр зөв рүү байгаад 24 цаг Улаанбаатар хотын одоо эмнэлгүүд чинь 24 цаг ажиллаж тэр эмчнэр маань хамтраад мэдсэл хийчих боломжтой байхгүй. Тэгээ ер нь бол технологийн бүр гайхамшигтай шийдэл. Дээрээс нь анагаах ухаанд бол үнэхээр одоо маш том. Зарим хүмүүс ингээд
Монгол улсад ганцхан роботын багж хэрэгтэй, олон роботын багж хэрэггүй, айгүй өндөр өртөгтэй энэ төр гэж яриад байна л да тий. Өндөр өртөгтэй байсан ч яг хөө тий. Гэхдээ энэ дахиад нэг 5 жилийн дараа 10 жилийн дараа зүгээр л яг л энгийн хэрэглээ зүйлүүл энэ. Зарим хүмүүс бүр би дурангийн хаалганд ормоор байна, би роботын хаалганд ормоор штэ гэдэг тийм болох хүртэл л хөгжсөн тийм зүйл. Би 2013 онд 50-нд очижхад манай тэр Pfizer Memorial Hospital дээр сард нь 3-4 тохиолдол ордог гэсэн. 19 онд очисон чинь нөгөө тохиолдлоос сард 18 тохиолдол болдог болсон. Сард 2 оноо л нэг хийдэг болсон. Одоо ч юм бол имлгүүд гадаад имлгүүд ч юм бол өдөр тутмын байнгын тэгээд нэг имлэг хідэн роботтой байхаас шалтгаалж хаалганых нь тоон олон цөөн шийдэгдсэн тийм. Тэгэхээр бүр одоо ингээд Бээжингээс Шанхайд хүртэл том профессорууд тоглож шүү. Тий, одоо дамжиж хийгээд байгаа үстэй. Тий, одоо ч дэлхийд энэ шилдэг технологиудын нэг том зүйл нь бол телемедициныг ашиглах, тий. Телетрансляцийг ашиглах гэдэг энэ зүйл өөрөө бүр аягүй сайн хөгжсөн учраас одоо тэр Хүүгараас нь ч байна уу, Revo AI ч байна уу, Da Vinci ч байна уу, хятад роботын машинууд ч байна уу, бүгд л одоо маш хурдтайгаар тэр хаалганд. Одоо хятадууд ч юм бол өөрөөсөө нөгөө Өвөр Монгол одоо манай урд одоо Өвөр Монгол хөх хот гээл тэгээ зөндөө олон том аймагуудтай юм л бид нар ч бас 8 аймагт энэ нэр чи бүгд роботтой. Бүгдээр роботын хаалгаг хоорондоо зүгээр ингээд одоо ингээд нөгөө нэгэн систем толцсон. Тэгэл эмчин бэлэн сууж яадаг хаалгаа хийж байгаа за энийг ингээд болвол туслана болохгүй бол одоо тэгээд хараад хянаал байж байгаа тийм тэгэл яг тийм тэр бол одоо бид нар ингээд ах トゥ нартайгаа Америкт байгаа ах トゥ нартайгаа 30 жилийн өмнө бол захиа авах хэрэгтэйсэн. Тэр 45 6 хоног явж ирнэс дээ. Одоо бол бид нар 3 4 секундын дотор холбогдчихсон тийм. Яг энэтэй адилхан. Яг энэ технологи хагалгаа мэсэл бол өөрөө ийм болчлоо. Өндөр хурдны интернеттэй байгаад тэгээд ерөөсөө нэг газараас хаан хагалгаа их бүрэн боломжтой. Тэгэхээр тусламж үйлчлэх юм нь өөрөө чанартай сайн бас цаг алдахгүй болох. За тийм ээ. За манай онон чинь бас хит хязгааргүй эмчнэрийн шугамар нэлээ олон улс оронд ажиллаж исэн. Энэ талаар та зөвхөн дэлхийн хэдэн улсад очиж ажиллаваа. Бид яахтай маш олон оронд тассан. Би 2009 онд одоо Баясгалан захирал манай эмнэлгийн захирлаас Баясгалан захирал намайг нэг Сингапурт нэг хурал зугаад иргээд явуулах болоод тэгээд би тэр хуралд одоо энэ жумрын сайд тэгээд болцаахан эмч би одоо бид нэг хамт тийш явж исэн баггүй. Тэгээд тэр чинь атсан чинь дурангийн мэс заслын Монгол улсын дурангийн мэслийн өнөөгийн байдал гэдэг тийм ихтгэл тавих хэрэгтэй байна. Тэгэхээр 2009 онд чинь үнэхээр цөсмөс нэг эвэрхийл ярьдаг байсан юм чинь. Яг хөө байгаа дата нь тэр байсан. Тэрийг ярьсан. Тэгсэн чинь Ной Шиншан гэдэг SS Ной гэдэг Сингапурын Glen Eagles-ийн эмнэлгийн эмч тохойд одоо тэр алдартай профессор. Тэгээд тэр профессор наваг чи манад хурц дурангийн мэсэл сурвал би чамд тийм боломж олгоно гэдэг fellowship хийх эрх өгөөд тэгээд би тэнд байж ах хугацаанд ноо эмчийн тусламжтайгаар одоо Азийн хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг гэдэг байгууллагт волонтер сайн дурын ажилтнаар ороод тэгээд явж хэлсэн дээ. За. Би ерөнхийдөө тэр лоо эмч биш тэр Сингапурын профессор тэр нийгэмлэгийн өдөр тус үйлдэл байсан юм тийм үү? Яг тэр юмч болохоор тэр нийгэмлэгт нөгөө нэг сайн дураараа ажилладаг. Дээрээс нь тэр нөгөө нэг айгу том профессор учраас нөгөө профессоруудын санхүүжилт гэдэг нэг юм биш гадаадын том профессорч нэгээд төслүүдийг санхүүжүүлэх хэрэгтэй тийм санхүүжүүлэгч байхгүй. Тэр хил хязгааргүй эмчрийн нийгэмлэг. Тэгээ тийм учраас намайг энэ санал болгоод тэгээд энэ эмчэд яагаад ингээд намайг тэд ингээд санал болсон. Яг тэнцээ нэг тийм нэг юм Орос өвчтөд ирсэн. Тэгээд тэр Орос өвчтөнд би нөгөө орчуулга хийж өгсөн. Тэгээд энэ ингээ орос хэл мэддэг. Тэгээд би явсан. Одоо би нэг 78 онд явсан. 78 бол. Тэгээд би одоо явж үзээгүй тийм байхгүй. Бүх тэмдэгцэн. Антарктид дээр очиж үзтээ. Антарктид тийш очиж. Эцэн чинь хүн байхгүй чи. Босод бүх орнуудаар очсон. Арктикийн одоо сүүлийн үед би Арктикийн бүсийн захын одоо нөгөө эскимосчууд гэдэг шүү дээ. Тэдний жилд нэг удаа явдаг баг байдیں۔ Тэгээд тэр багт бас мэслийн чир явж байгаа. За бас сонирхолтой улс оронд очио. Тэгээд янз бүрийн улс үндэстэнд очио. Тэгээд мэсэл сургалтын зөвлөгөө өгөө тий. Заримдаа өөрөө би зинжээс мэдээд маш их юм сурч байгаа шүү дээ. Гэтэ бас заримдаа бас ингээд бас жоохон заах юм байна.
Тэгээд нэг дурангийн мэдслийн анхан шатны ойлголтуудын тухай ер нь ихэнхдээ ярина. Хэвэрхий мэдслийн хагалгаа хийн. За тэгээд сүүлийн үед бол бас одоо хэвлэлийн үндийн хагалгаануудыг одоо бусад эмчнэрт ялангуяа бид нэр одоо Непал тэгээд Мьянмар, Казахстан, Киргиз, Узбек, Тажик, Туркмен гэл гүрж хүртэл тэгэл тэр улсуудад хамт хийх хагалгаа хамт хийн, заримыг нь сурна, заримыг нь заан тэр маяг. Дээрээс нь яг бид нар манай нийгэмлэгч болохоор яг та нөгөө ядуу бүс, дайны бүс гэл ингээл тэр бүсүүдэд л тусламж үйлчлэгээ үзүүлэх газар шүү дээ. Тэгээд тэнцээ очиод би тийм хүнд хэцүү газруудаар нь очиж үзсэн. Эсвэл сургалтын төв дээр нь очиод хамт сургалт хийж үзсэн. Тиймэрхүү маягаар явдаг. Тэрнийхээ шугамар ч гэсэн бас би нөгөө одоо олон Монгол эмчнэрийг бас нөгөө нэг гадаад явуулсаар нь явуулах янз бүрийн газар руу сургалтанд явуулах гэдэг юм уу. Тиймэрхүү өнүүдийг ганц нэг хийсэн. За. Энэ бас их гоё үс байгаамаа. Одоо манай Монгол эмчнэр цаашдаа ч гэсэн бас боддог. Одоо хүн чинь ингээл нөгөө мөрөөдөл яваад байдаг шүү дээ. Бид цаашдаа ч гэсэн яа Монголын эмчнэр өөрсдөө нэг бүтэн баг бүрдүүлээд тэгээд багаараа цөмөрөөд юм. Яг бол бид нар чинь дандаа л хүнээс юм аваад шүү дээ. Бид нар Япон, Оросд, Оросуудад сурж яснаа дараа нь Япон, Солонгос, Тайван, Хятад гэх мэт сураал яа бид нар нэг удаа нэг бага бүрдүүлээд нэг заавал тэр дайнд ажинтай газар нь биш ч гэсэн нэг одоо жишээлбэл Африкт 100 мянган ихэд нэг их баригч байгаа шүү дээ. За. Тэгэл ч одоо яг мэрэгсэн их баригч. Тэгээ босууд нь дандаа нөгөө нэг парамедикүүд, волонтерууд байдаг. Тэгэхээр чин тэнцээ чи хийн дэгдэл ч гэдэг юм уу тэр өвчлөл нэмдэг ургийн дэгдэл ч гэдэг юм уу төсөл нэрэн дэгдэл чи аюух байхгүй. Тэгээ тийм учраас яа бид нар нэг удаа нэг одоо тэр Монголын нөгөө цэнхэр дуулахтангууд гэдэг тэдэнтэй адилхан нэг имлэг манай цэргийн төв имлэгийнхэн ч юм уу имлэгийн бага байгаагаад өөрсдийнхөө нөгөө байгаа газараа үзлэгээ хийгээ явдаг юм байл л. Гэхдээ бид нар бас яа нэг удаа өөрсдөө гой баг бүрдүүлээд яг тэр цэргийнхнийхээ хамгаалтанд очиод тэгсэн мөртлөнгөөс тэр орон нутгийн хүмүүст үзлэгийг хийж өгчлөхгүй гэж өмнө нь бол бас болох асуудал байх л та тийм. Би бол хааж ирсэн Монгол эмчний чадвар, мэдлэг тэр дадлага туршлага бол одоо гологдохгүй гэж ойлгоод байна шүү дээ. Тийм би сая Казахстанд очсон чинь Казахстанд ч өстой зөндөө олон монгол эмчнэр байт юм лээ. Тэрнээс гадна зөндөө олон монгол зөвлөгчнөр байт юм лээ. Тэд нар чинь нөгөө нэг Монголдоо аюул сайн мэрэгшээд тэгээ тэнцээ очиж хинч гологдохгүй л. Бүр өстой шижигнэл юм байдаг. Зарим газрынхан бүр ахлах зөвлөгч болсон ч хүмүүс л Казахстаны Алматы хотны 2-р эмнэлгийн мэдцлийн засгийн ахлах зөвлөгч гэсэн чинь Монгол охин тийм яг баяуулгыг төрж өссөн Улаанбаатар хотод одоо мэрэгжил эзэмшээд тэгээд ажиллаж байгаад тэгээд тэнд очсон тийм охин. Тэгэхээр чинь бид нар одоо нөгөө ур чадвар гэхээсээ илүүгээр нэгдүгürt мэдлэгээ амар сайн дэж хоёрдугаар хэлнийхээ боловсролыг илүү сайжруулах юм бол бид нар ер нь бол хааж болгохоор одоо хаа нэгэн газар очиод ажиллахад бол боломжтой л одоо яг мэдээж кредит гүйцээх заримдаа биднээс баг кредиттэй газар байгаа шүү дээ. Тэнд очиж шууд ажил хийж бас болно шүү дээ. Гэх мэт. Бид нар шилжүүлэх суулгахад 5 кейс өнгөрсөн хийсэн гээд ямар хэрэгтнүүд хийв одоо энэ цаашдын зорилгоор зэрэг одоо манайх чинь 2 том улсын нэгдүгээр төрийн эмнэлэг дээр эргэтэн шилжүүлэн суулгах гэдэг бол одоо баг өдөр тутмын хагалгаа болчихлоо. 7 хоногт 2 удаа ордог. Хавдар судлалын төв дээр мөн тийм боллоо. Танаа одоо зорилт таашаа явж байна. Ер нь тэгээд сая 5 тохиолдол ямар эргэтэн дээр хийсэн бэ? Сая 5 тохиолдол тавлаа илгэн дээр хийсэн. Энэс нэг одоо 5 тохиолдлын хагалгааг хийгээд тэр хүмүүсийг бүрэн хянж дуусаад тэрийг нутгсан гэж үзээд дараа нь эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авдаг тийм тогтолцоотой зөв. Тэгээ бид нар 5 хагалгаа амжилттай байсан. Тэгэхээр одоо бид нар энэ жил бол дахиад нэг элэг шилжүүлэн суулгах мэдцлээ нэг 18-аас 20 хагалгаа хий гэж бол ерөнхийдөө төлөвлөсөн байгаа. За бид нар бас энэ хагалгаа мэдээж л одоо бие даан бүтэн сайн хийдэг болон болтлоо улсын нэгдүгээр төрийн эмнэлэг хавдар судлалын төв тэгээд нөгөө Samsung эмнэлэгтэй хамтраад явж байна. Тэгээд тэр хамтарч энтрээс бол нөгөө ичигч гэдэг юм уу тийм шаардлага шүү. Тийм шүү дээ. Дараагийнхан дугаарт нь бол одоо бид нар энэ жил бүр шилжүүлэн суулгах мэдцлийг бас улсын нэгдүгээр төрийн эмнэлэгт хийх ёстой гэж бодож байгаа. Нэлээд бас шуурхай ажиллаж байна. Манай бүр шилжүүлэн суулгах манай элэг шилжүүлэн суулгах багийн ч юм болохоор манай тас хэрэглэгч алтан чимэг юмч ахалтай. Тэгээ одоо бүр шилжүүлэн суулгах хагалгааг манай тас хэрэглэгч хаан хонгор юмч одоо ахалж явдаг. Тэгээд бид нар энэ жил бас 5 тохиолдлын бүрийг бол хийнэ гэж бодож байгаа. Тэрэндээ зориулаад бол одоо энэ нийцлийн лаборатори
Тэрнээс гадна манай амьд гэсэн respect city те. Тэр respect city гэдэг маань нөгөө шилжүүлэн суулгасан эрхтэн болон донороос болон реципиент руу донороос авж байгаа бөөрийн нөгөө бүтэн үйл ажиллагааг мөн реципиентэд суулгасны дараа нөгөө үйл ажиллагаа маань яаж цусны эргэлт маань яаж явж байгаа вэ гэдгийг айгүй сайн тодорхойлж өгдөг. Энэ улсын клиникийн төв эмнэлэгч бас байгаа л да. Тэгээд маад бас байгаа. Тэгээд нөгөө бид нар байгаа технологиуд дээр л нөгөө технологи шингэсэн тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэгээл одоо үзээд шүү дээ. Дараагийн дугаарт нь бид нар манай нүдний тасагийнхын бас энэ жил нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэслийг хийхээр одоо төлөвлөж байгаа байхгүй. Тэгээд Оидмаа гэдэг юмч тэр багийг ахална. Тэгээд бид нар энэ жилдээ нүдний эвэрлэг санхүүжилтээс шалтгаалаад яг нүдний эвэрлэг маань ингэдэм байл та нэг эвэрлэг дотор хэдэн нөгөө нэг идэвхтэй одоо ачаалал даах чадвартай эс байгаагаас шалтгаалаад нөгөө үнэн харьцан янз бүр тэгээд яг бас л донороос бэлтгэдэг тийм зүйл юм байна л. Тэгээд тэрнээс шалтгаалаад тийм тэгээд бид нар энэ хаалгануудыг нэг хийчих тийм одоо төлөвлөгөөтэй байна. Яг хоо мэдээж ингээл цаашаага ярих юм бол энэ төв байж л байх юм бол улам хөгжөөл яваад байна. Хин өдөр тун хамаагүй гол нь хөгжөөл яваад байна. Цаашдаа одоо бид нарт бас цаашдын ирээдүйд нэлээд том асуудал болох зүйл бол ууших байгаа. Тэгээ энэ олон утааны одоо юунаас болж ер нь уушигны асуудал их гарч болцсохгүй. Тэгээд энэ маань бас одоо эргэтэн шилжүүлэн суулгах юм бас нэг зүйл. Тэгээд дээрэс нь одоо нөгөө бид нар одоо дандаа эргэтэн ярьж байна. Дараа нь бид нар нөгөө эс шилжүүлэн суулгах талын юмнуудыг бас ингээд үе шаттайгаар хэрэгжүүлээд явахыг хүсэж байгаа. Гэхдээ ер нь бол манай эмнэлгийн бидний ер нь нэг тийм бодол байдаг. Монгол улсад нэг л эсэд эргэтэн шилжүүлэн суулгах төв хангалттай гэж зарим хүмүүс ярьдаг. Би бол тэгж хизээж боддгоо. Манай эмнэлгийн бүх эмчнэр ч гэсэн хизээж тэгж боддгоо. Бид нар бүгдээрээ бүр ингээд эмнэлэг болгон энэ хаалгаа хийх хэрэгтэй. Эмнэлэг болгон энэ мис заслыг хийж ээж ийм том лаборатори, ийм том баг хамт олон. Энд чинь нэг одоо хагалгаа ихрэ чинь ганцхан хүн хийдэг тийм биш шүү дээ. Хүн нэг илэг шилжүүлээс ус 60 хэдэн хорд юм. Тэгэд энэ бүх хүмүүс чинь хоорондоо бие биенийг ойлгодог болон дараа нь юуны төлөө зорж байгаагаа мэддэг болон дээрэс нь энэ бүх хүмүүсийн одоо сурсан мэдсэн зүйлээс чинь нэг шин санаа болгон тэр одоо эмнэлгийн хөгжил чинь өөрөө айгүй төлөө үзүүлж байгаа юм билээ шүү дээ. Тийм учраас болж ирэх тийм ээ. Би бол эсэд эргэтэн шилжүүлэн суулгах мэслийг улсын бүх том эмнэлгүүд хийх ёстой л гэж. Энэ бас их сайхан зүйл сонсогдож байна. Ягаад гэвэл Монгол улс чинь эрүүл мэндийн дотоодын нөхцөлийнхөө хэдэн хувийг зарцуулдаг үлээ дөнгөж 3%. Одоо бид нар 6% болгоё гэдэг одоо үг сайхан сайд болсон санаачлаг гаргаад одоо энэ хэрэгжүүлэх гээд ингэж явж байна. Хоёрдугаарт нь эмнэлгийн техник технологи ямар хөгжсөн, за улс орны хөгжлийн төвшин ямар үлээ. Тэгэх чинь одоо эргэтэн шилжүүлэн суулгах хагалгааг одоо 3 дахь төв одоо ингэж 3 дахь эмнэлэг маань одоо хийх гэж байгаа гэдэг бол маш том дэвшил юм байгаамаа. Нэгдүгээр эмнэлэг одоо анх суур тотгошуулж ирсэн боловсролтой. Тий. Одоо хавдар судлалын төв дараа нь бас сайхан одоо хавдартай одоо элгийг яаж шилжүүлж суулгахыг аюу сайхан. Одоо бүр нотгошууллаа 200 гаруйг одоо 2 дугаар эмнэлэг маань одоо эхлээд 5 эмнэлэг шилжүүлж суулгаж явж байна. Энэ бол үнэхээр бас Монгол улсын эрүүл мэндийн салбар эмчнэрийн маш том бахархал юм шүү. Одоо хэдэн улс орнд элэг шилжүүлж суулгах хагалгаа хийж байгаа байлээ. Тэгэхэд ямар эдийн засгтай орны ямар эмчнэр яаж хийж ийн гэдэг бол нэр бахархал. Тэгээд энэ эмчнэрч хүртэл ийм сайхан мөрөөдөлтэй Монголын том эмнэлэг болгон эргэтэн шилжүүлэн суулгадаг болох болоосоо гэсэн залуу мэсэлч хүмүүс ийм сайхан мөрөөдөлтэй байна гэдэг бол аливаа улс орны хөгжлийн түвшин, тэр улс орны мотивац, тэр улс орны тэр залуу мэрэгчлэтнүүд мэсэлчдийн тэр тэмүүлэн өндөр байгаа гэдэг бол хамгийн том одоо ололт юм а гэж би бол ойлгож явдیں۔ За тэгээ манай нэвтрүүлэгт энэ удаагийн дугаар улсын 2 дугаар төрөмлөгийн мэслийн засгийн эмч мөн эд эрхтэн шилжүүлэн суулгах багийн ахлагч за онон доктор маань оролцож за мэслийн талаар болон одоо шинэ суйрлуулж байгаа техник технологийн талаар сонирхолтой ярилцлага өглөө. Таны хүрэлцэн ирсэн явдалд их баярлалаа. За одоо тэгээд манай энэ удаагийн дугаарын ивент итгэгч компаниуд байгаа. За эдний бэлэг за би бас одоо энэ нэвтрүүлгээ ивент төлж байгаа учраас энэ компаниудаа бас орчлохгүй болохгүй. За энэ сайхан Монгол залуучуудын ингэний хоромгийг одоо үйлдвэрлэлийн аргаар боловсруулж ингэж гаргаж байгаа юм байна. За энэ зөвхөн ингэний хоромоос төдөөгүй ингэний сүүнээс одоо энэ гоё сүүн унда маш гоё амттай. Ямар ч одоо сахарын хольц байхгүй эко бүтээгдэхүүн гаргаж байгаа. Мөн одоо ингэний тарг хийж байна. Мөн түншлээд ийм хуурай
байдлаар үлдээд ингэний сүг ингээ хуурай сүг байдлаар хэрэглээд хийж байна. Мөн түнчлээ одоо ингэний хоормог ингэний сүг ингээ хуурай нунтаг байдлаар хэрэглээд за энийг ялангуяа энэ аутизмтай хүүхдүүд маш их хэрэгжилж байгаа. Одоо манай бүхэл супермаркетууд том худалдааны төвүүдэд худалдаалахаас гадна одоо дараагийн зорилт нь бас дэлхийд гадагшны экспортлох юм зорилготой юм байл. Үнэхээр манай шимт тавх шүү малын маань энэ эко бүтээгдэхүүн бол ингээд эх орондоо үйлдвэрлээд хийгдэхэд бол гадаад нэлийн үнэтэй тийм бүтээгдэхүүн болно шүү дээ, тийм ээ. Ингээд бид нар ч одоо нөгөө гадаад явахдаа нөгөө сүтэ цаймаа гэх нэг ийм юмнууд аваад тэгэхээр ч одоо дахиад нөгөө гадаад байгаа монголчуудаа бас нөгөө аваачж өгөх нэг шин төрлийн биелэг болох юм байна. Маш гоё биелэг. Хоёрдугаарт нь маш сайн эмчилгээний бүтээгдэхүүн тий, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хоёрдугаарт нь сайхан Монголд үйлдвэрлэж байгаа бас хүнсний юм сайхан бүтээгдэхүүн. За энэнийхээ бэлгийг өгнө компанийнхаа. За та одоо нэг хэрэглээрээ. За баярлалаа. Солилцооны эмгэгтэй сахарт одоо ингэний гормон сахартай улсуудын бас сайн антиоксидант бас дархлаа дэмжих юм зүйлсүүдийг агуулдаг ийм сайн бүтээгдэхүүн байгаа. Энэ бас нөгөө нэг Казахстанд аяах үед юм бэл хагалгааны дараах хүмүүстэй өөрөөс ингээд чөлөөт өгөөд их юм. Тэгээд тэднийх ингээд хуурай энэ хийгээд тавьсан. Тэгээд ингээд дараа нь шууд ингээд нөгөө миксер дээр тэгээд өгсөн. Тэгээд би ингээд гиз мэдсэн дүрхгүй юмөрхгүй гэсэн ер нь л гайгүй юм шиг л. Өдөр бүр эргэлж. За дараагийн манай ивентгч компани Lansinon гэдэг одоо энэ Английн брэнд байгаа. За BB World Mongolia компани оруулж ирдэг. За энэ брэнд болохоор зэрэг төрсний дараах одоо мөн жирэмсэн ээжүүд төрсний дараах бүх бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг ийм компани байгаа. Манай жирэмсэн ээжүүд болон төрсөн ээжүүд хэрэглэж танил болцсон. За энэ болохоор зэрэг одоо хөхний хагаралтанд хөхний толгой хагарахад хэрэглэдэг энэ ланолинтай тосон бэлтгэл байгаа. За энэ болохоор зэрэг одоо энэ ерөнхийдөө язарлын эсрэг биш, чангар тооносын эсрэг биш, ерөнхийдөө сэрүүцүүлэх үйлчлэлээ хэтэрхийн тулаа жоохон хадуураа зангираад өвдөх ч юм уу. Бас ингээд жоохон давчтаад өвдөд байгаа үед болчин суллах, сэрүүцүүлэх үйлчлэгээтэй ийм тос байгаа. Мөн түнчлэн одоо энэ постпастум энэ хавчуурах юмда ариун цэврийн хэрэглэлээр шууд хэрэглэдэг өөр алойтой ялангуяа хязгангийн ойдолтой төрсэн бүсгүүчүүдэд эмчилгээний зорилготой хэрэгжилж байгаа ийм ариун цэврийн хэрэглэлээр нэмэлтээр хэрэглэдэг ийм хавчуурга ийм бүтээгдэхүүн оруулж ирж байгаа юм байна. За манай энэ Lansinon брендийн бэлгийг гардуулна. Та ч эмэгтэй хүн биш учраас энэ компани одоо ирчүүд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн. Took my horse away. Didn't know if I'd be okay at the end of the day. That wind came in strong, but blew you right into my arms. Now we're here. Kagome брэнд бол монголчуудын хизээний танил болсон. Та одоо бодис сэлцэн хагалгаа хийдэг учраас бас өөрийнхөө өмчтүүд энийг санал болгох. Миний хагалгааны өмнөх бэлтгэлийн одоо хүний шингэнийг одоо хангахад одоо зориулагдсан Монголд байгаа ургамлын гаралтай одоо ургамлын бүх зүйлийг агуулсан хамгийн сайн ундаа бол Kagome гэж би бол боддог байхгүй. Тэгээд би бол хүмүүстээ бүгдэнд нь зөвлөдөг. Манай өвчтнүүд бол миний өвчтнүүд бол Kagome ундааны тухай сайн мэддэг байна. За манай энэ сайхан нэвтрүүлгийг энэ шилдэг мэсэлж орж ирсэн сайхан нэвтрүүлгийг ивент гэсэн Kagome компани одоо энэ компанид баярлалаа. Kagome брэнд буюу одоо энэ компани бэлэг. За баярлалаа. Давич өнөөдөр баян харих нэ. Дандаа ингэж хүнд хооллох дэмий юмсан. Өглөө ногоогоо бэлдэж амжихгүй юм аа. Манай энэ дугаарын ивентгч одоо доктор Тун компани Healfast гэдэг энэ бэлтгэл байгаа. За энэ бол одоо мэслийн дараа за шархны идэгдэлд маш сайн тэгээд энэ баг 20 гаруй төрлийн орлуулшгүй амин хүчлүүдийг витамин амин нэмүүдийг агуулсан ийм саплимент буюу нэмэлт бүтээгдэхүүн
За энэ талаар онон эмчүүд бас сайн мэдэх байх. Би одоо дагалгын мэслэл хийсэн улсууд халдварласан шархандаа одоо эдний шархны мангас буюу одоо тэр шархны чихээс өгд аюу сайн хэрэгэлдэг. Хоёрдугаар бол одоо мэслэл гэсэн улсуудад нэмэлт бүтээгдэхүүнийг бас хэрэглэхийг зөвлөдөг. Ийм бүтээгдэхүүн байгаа. Ер нь бол аливаа том шарх өөрөө одоо идэхийн тулд ялангуяа том шархнууд том хагалгаанууд өөрсдөө идэхийн тулд маш их хэмжээний нөгөө минералуудыг өөртөө шаарддаг. Тэр нөгөө шарх хонгорхой байгаад их юм бол тэр минералуудыг ууршуулж алдах тэр нөгөө нэг байдлууд ихээр үүсдэг. Ер нь тэгээд одоо яг доктор Тун компани энэ Heal Fast гэдэг энэ бүтээгдэхүүн бол одоо авдаг. Миний хувьд бол миний нөгөө хагалгааны дараах ажлыг их хөнгөвчилж өгдөг зүйл гэж би боддог. Яг бол тэр минералуудыг чинь яг хүнсний бүтээгдэхүүнүүдээс авах аюу хэцүү шүү дээ. Тэгтэл чинь нэмэлт бүтээгдэхүүнүүдээс авчих юм бол энэ нь өөрөө тухайн хүний эдгэрэлтийг сайжруулна. Гол нь нөгөө нэг бидний тэр нөгөө нэг сорвжилт гэдэг нэг аюу хэцүү зүйл байдаг шүү дээ. Тэр сорвжилтыг хамгийн бага үүсгэж болох зүйл энэ байхгүй. Яг бол тэнцээ нөгөө асар их хэмжээний усны одоо нөгөө хэрэгцээ гардыг энэ сааруулаад өгч чинь тийм учраас эдгэрэлтийг төрөсгөөд өгчдөг. Ийм сайн бүтээгдэхүүн байгаа. За энэ доктор Тун компани маань бидний энэ гайхамшигт биеийн аялал гэдэг энэ эрүүл мэндийн боловсрол олгох хүүхдүүдэд зориулсан ийм сайхан ном гаргасан байлээ. За энийг танд бас бэлгэлье. За баярлалаа. За доктор Тун компани одоо энэ бэлтгэл нэмэлт бүтээгдэхүүн бас танд бэлгэлж байгаа шүү. Таны ойр дотны хүн ажлын хамтрагчтай нүвдсэн үү? Тэгвэл санаа тавих хамгийн ихний алхам бол тэр хүнд хэрэгтэй зүйлийг нь бэлгэлэх. Ихэнх тохиолдолд хүмүүс эргэлдээр очихдоо гурлан бүтээгдэхүүн болон чихэр жимсгэн авч очих нь хэлбэг байдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь шархны эдгэрэлтийг удаашруулах сөрөг нөлөөтэй. Үүний оронд Мистасал гэмтлийн дараа хүний биед зайлшгүй хэрэгтэй бүх шимт тэжээлийг нэг дор агуулсан Heal Fast-ыг бэлгэлээрэй. За их баярлалаа. За баярлалаа. Энэ удаагийн дугаарт маань за улсын 2 дугаар төв эмнэлгийн мэслийн дасгийн эмч эд эрхтэн шилжүүлэн суулгах багийн ахлагч онон доктор маань оролцлоо. За манай улсын бос тэргүүлэх мэслэгчдийн нэг өсөж яваа чадварлаг юм сайхан залуу. Хоёрдугаарт хагалгааны шинэ техник технологи болон Монгол дутагшуулсан хагалгаа ирээдүйн өөрийнхөө хүсэл мөрөөдөл одоо эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа мэсэл хийхин сайхан одоо бодол хүсэл мөрөөдөл болон одоо хэрэгжүүлж байгаа анхтан эхлүүлж байгаа ийм төсөл баг хамт олонныхаа талаар сайхан халуун дулаан сайхан яриа өрнүүллээ. Энэ дугаараар түнчлэн 2 дугаар эмнэлгийнхаа бүрэн үйл ажиллагаатай ерөнхийдөө хийж байгаа мэсэлтууд түнчлэн одоо тэнд хийж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогц үйл ажиллагаатай бүрэн танилцлаа гэж ойлгож байна. За баярлалаа.